За дахиад үндэсний бүхний допинг тоорсон асуудал. Тэгээ жил болгон наадмын араас бүтэн жилийн турш үргэлжилдэг ганц хэрүүл байдаг. Энэ бол бүхний допингийн асуудал. Энэ жил бас үргэлжилж байгаа өнгөрсөн жилийн төрөв бүхөөс допингийн төрлийн бодис шинжилгээнээс нь илэрсэн. За тэгээд энэтэй холбоотой шийдвэрүүд тэр шинжилгээ өгсөн бүхний өөрийнх нь эсэргүүцэлгээд маш олон зүйлүүд өнөөдөр дараагийн жилийн наадам хүртэл яригдж байгаа. Тэгээд энэ дээр сүүлд төрөв бүх маань шүүгэрсэн бүх авраг, улсын авраг, хангаа тэргүүтэй хүмүүстэй ингээд сошиалор хоорондоо үг шидэлцээд эхэлж байна. Тэгэд энэ бол зөвхөн нэг хоёр бүхийн хоорондын маргаан болоод өнгөрчгүйтэй гэж. Монголд ер нь аливаа асуудал ингээд нэг асуудал гарч ирэхээр тэрнтэй нь холбогдсон хүн эсвэл тэрэнд анхаарсан хүмүүс бие биенийхээ өөрсдөө ингээд байр сууриа илэрхийлэхээр монголчууд тэрийг ингээд шууд хоёр хүний хоорондын хэрүүл тэмцэл болгоод ингээд өнгөрүүлждэг. Тэгээ ард нь ямар нэгэн тэр асуудал нь ямар шалтгаантай юм, яаж шийдсэн юм, шийдэх ёстой юм ч гэдэг юм уу ингээд яг зарчмын байр суурьуд нь дандаа бүдгэрч үлдчихэдэг. Тэгэд энэ тухай өнөөдөр ярихгүй бол дараа жилийн наадам бас болох гэж байна. Би өөрөө нөө үндэсний бүхэл их дуртай, бүхөө их дэмждэг учраас энэ сэдвүүдээр ер нь бүхтэй холбоотой сэдвүүдээр би үнэхээр дуугүй байхыг хүсдэггүй. Хэдийгээр мэрэгжлийн тамирчин бас биш, дээр нь яг тухайн салбар дотор нь явдаг хүн бас биш ч гэсэн үзэгчийн хуваар ер нь бусад үзэгчид ч гэсэн энгийн шууд хараад ойлгоод авчих зүйлсүүд бас нүдэнд харагдаад байдаг учраас бусад хүмүүстэй зөвлөгөө олох үүднээс энэ хүү видеог хийя гэж, оруулъя гэж бодсон юм. За эхнээс нь эхэлнэ. Өнгөрсөн жилийн наадмаар төрүүлсэн Монгол улсын арслан Бадарчин шинжилгээнээс допинг илэрсэн. Допинг гэж яг үндсэндээ бол допинг гэж юу юм бэ гэж бид нар бас нэг зүйлийг ойлгоод авах хэрэгтэй. Яг допинг гэд ийм бодисыг хэлнэ гэд нэг допинг гэдэг бодис ерөөсөө байдаггүй гэдгийг бүх үзэгчид, сонирхогчид, монголчууд сонирхдаггүй ч гэсэн бүх монголчууд ер нь цагаан сараар жилдээ нэг 2 удаа цагаан сар наадмаар үндэсний бөхөө үздэг, тойрч ярьдаг, сонирхдаг, үздэггүй нэг ширхэгч хүн байх уу би итгэлтэй байгаа. Тэгэхээр энэ хүмүүс ойлгоод авах хэрэгтэй. Ер нь ингээд допингийн маргаан байнга явдаг учраас бид нар допинг гэж их ярьдаг, шууд допинг гэдэг юм хэрэгэлдэг, допинг гэдэг юм хэрэглээд бусдаас илүү хүчтэй болоод бараг л хаалт шиг болоод өнгө найраа хувирахгүй ч гэсэн тийм хүчтэй болоод баруун солгоог аваа шидчихдэг юм шиг юм ойлгодог. Зарим ч зориудаар тийм ярьдаг. Гэтэл надад цагаа олж нисдэг хаа. За онгоц явуудаг лөө. Тэгээд допинг гэдэг яг ийм допинг гэдэг нэртэй ямар нэгэн тийм хүч тамир нэмдэг бодис байхгүй шүү гэдгийг ойлгоод авах хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар хүний тамир энергийг нэмж идэг, сэргээж идэг, сэтгэл зүйдний хүчтэй нөлөөлж идэг маш олон ийм бэлтгэлүүд гэх юм уу тий бэлтгэлүүд бодисууд байдаг. Тэдгээрийг нийтэд нь сэргээш гэж нэрлэдэг. Сэргээшийн допинг гэж хэлж байгаа. Тэгэхээр сэргээшийн төрлийн бодис гэж бид нар ярьж үзэх хэрэгтэй. Энэ дотроо маш олон зүйл байдаг. Дэлхийн тэр WADA буюу дэлхийн допингийн эсрэг үндэсний төв ингээд хориотой жагсаалтыг жил болгон шинжилгээ гаргаж яадаг. Яг тэгэхээр ингээд хориотой тэр өмнөх гаргасан жагсаалтуудад оруулахгүйгээр тэрэнд хамааруулахгүйгээр шинээр янз янзын бодисууд ингэж нэг хийж яадаг учраас жил болгон аль болгол тэргээ шинжилж яадаг. Тэгээ тэр жагсаалтанд байдаг ямар нэгэн бодис агуулгдсан эм бэлтгэл энэ зүйлсүүд шээсний шинжилгээгээр манайх ч шээсээр өгдөг. Шээснийхэн шинжилгээнээс шээснээс нь илэрх юм бол энийг допинг илэрлээ гэж сэргээшийн төрлөө сэргээш илэрлээ гэж ингэж шинжилгээний дүн гардаг. Бадарч арслангаас арслангийн шээснээс илэрсэн. За энэ бадарчийн маргаанаас өгсүүлээд нэг зүйл шинэ маргаанд нэг сэдв шинээр орж ирж байгаа. Энэ бол үнэхээр монголчууд жил болгон хэрүүл хийдэг, жил болгон маргаан болдог. Үнэхээр сайхан баярлчаад араас нь ингээ бүтэн жилжингээ хоорондоо маргалдаж талцаж урам хугарсан тухайгаа ярьдаг. Энэ маргаан дундуур энэ жил нэг сэдв орж ирсэн. Үнэхээр энэ допингийн шинжилгээ гэдэг зүйл чинь манад яг шудраг явд юм уу? Яг норм стандартынхаа дагуу явд юм уу? Допингийн эсрэг үндэсний байгууллага үнэхээр энэ дээр ямар нэг юм шудраг ус юм үүсгээд байдгийг биш үсттэй гэдэг эргэлзээ энэ жил илүү хүчтэй яригдчих. Өөрөөр хэлэх юм бол илэрсэн допингийн шинжилгээд хуучин ингээ бүдэрсэн ямар нэг байдлаар сэргээшийн төрлийн бодис илэрсэн тамирчид өмнө бөхчүүд юу гэж ярьдаг байсан бэ гэхээр ямар нэгэн юм би хэрэглээ мэдхгүйгээр хэрэгэлцээ.
одоо хэрэгэлдсэн байна. Эсвэл ийм илэрсэн байна гэдэг зүйлийг ярьдаг байснаас биш. Яг энэ шинжилгээнд би итгэхгүй байна гэж өнөөдөр хүртэл Бадарч шиг одоо асуудал тавьж шүүхэд хандаж тэ өөрөө хүртэл тэр лаборатори дээр нь очиж исэн ийм тохиолдол байхгүй. Тэгээ энээс нь шалтгаалаад маш олон одоо үл итгэх байдлууд газар авч ийн л да. За тэгээд энэ яриа маргаан улам бүр ингээд хүчээ авах яг одоо ингээд олон нийтийн бүх сонирхчдын анхаарлыг татсан шалтгаан бол Ханган аваргын пост байсан. Ханган аваргын оруулсан Facebook-д оруулсан пост байсан. За Бадарчийн хувьд бол ингээд бүтэн жилжингээл энэний араас хөдөлж байгаа. Солонгос явж нөгөө лабораторитой уулзаж үзлээ. Өөрийнхөө шээсийг одоо тэр нэг эхлээ шинжилсэн шээс нь өөрийнх нь мөн биш үү гэдгийг тулгаж үзье. Би одоо баргалтай шээгээд үзүүлчихье. Энийг тулгаад алаач гэдэг ингээд очиод уулзсан. Мэдээж хэрэг тийм хүн болгон хурж ирээл ингээд дураараа янз янзын шинжилгээ зохиогоод ингээд хийгээд боломжгүй тэр дөрөм журамтай асар хатуу ийм зарчимтай ажилтдаг байгууллагууд байдаг учраас тэгэх боломжгүй байх. Тэгээд их боломжгүй гэдгийг хэлсэн байна. За ингээд яваад л байгаа. Бадарч бол ерөөсөө итгэхгүй байна л гэдэг байгаа. Ерөөсөө энэ бол шээс сольсон, миний шээсийг сольсон бах өндөр магадлалтай байна гэдэг ингээд асуудлыг л яриад яваад байгаа. А ингэжсэн чинь Ханган аварга яасан бэ гэхээр улсын аварга Ханган Facebook дээр нэг өөрийнхөө профайл дээр нэг пост оруулсан. Энэ пост нь юу байсан бэ гэхээр за допинг хэрэглэж бусдын боломжийг хулгайлсан нөхдүүдийг ичих булчирхаа алга болчихдог юм биш үү? Би та нарын оронд байсан бол ичээд гэрээсээ ч гарахгүй байсан бахаа гэж. За ингээд нөгөө нэг тэнд Бадарч хаваараа явж исэн асуудал улсын аварга Ханган ингээд хэлчингүүт бүх сонирхчид бүх сонирхдаггүй ч байсан одоо ер нь наадам болох гэж байгаа. Ерөөсөө энэ хүмүүсийн анхаарлын сэдвээр яваад очсон. Зарим нь нэрээ тийштэй одоо үнэхээр илэрчээд өөрөөс нь илэрчээд ах чинь ямар амар ичдэггүй юм бэ гэх юм тий. Зарим нь бол эргээд одоо тэнд эргэлзээтэй зүйлүүд байгаа юм биш үү гэдэг ингээ голдон зогсож. Зарим нь бол болооч гэдэг ингээ бүгчүүд нь хүртэл эсэргүүцэд эхэлсэн. Хариуд нь Бадарч юу гэсэн хэрэг Ханган хоёулаа ДНК-гийн шинжилгээ өгье. Би угаасаа өгье гэдэг байгаа. Чи төрүүлсэн жил болон харцаг болсон жилийнхээ бэс хавыг ДНК-гийн шинжилгээнд өгчгөө. Шээс сольсон байна уу үгүй юу гэдгийг нотлогдноо. Үсний хурууны хумсаар шинжилгээ аван шүү дээ. Чамайг харцгуудын халз барилдаанд шинжилгээнээс зүхтаасныг бүх сонирхчид олноороо ярьж чамаас асуусаар ирлээ. Мөн шээс солих гэж байсныг харсан гэж чи хэлсэн. Хин гэдэг бүх шээсээ солих гэж байсныг яагаад хэлэхгүй байгаа юм бэ? Ард түмэнд Баатар болж за энэ сүүлийн өгүүлбэр бид нэр ингээд асуудал хоорондоо ярихдаа Бадарч Арслан ба сонсож байгаа бол бид нарт асуудал хоорондоо ярихдаа нэгээ ингээд жоохон л ингээд нэг юм нэг сүүлийн өгүүлбэр шиг иймэрхүү өнгөс оруулаад эхлэхээр энэ ерөөсөө харилцан яриа биш шүү зүгээр хэрүүл болоод эхэлдэг. Тэгээд нөх хэрүүл сонирхоод хүлээгээ сууж байгаа хүмүүс чи яг энэгээр нь л ингээд хоорондоо эндээс ямар ч ойлголт үүдэлдэггүй. Энд ямар нэгэн тийм зөв шийдлийн дундаас ийм сонин ярианы дундаас ерөөсөө гардаггүй. Тийм болохоор ингээд зарчмын юмуд энэ Бадарчи хэлж байгаа бол бас яг би эргэлзэж байна. Чи үнэхээр эргэлзэхгүй байгаа мó л гэдэг шүү дээ. Бадарч бол би эргэлзэж байна. Тийм болохоор би бас чамд бас эргэлзэж байна. Чи надад эргэлзэж байгаатай адилхан чи намайг бүр ингээ хэрэгэлсэн гэж байгаатай адилхан би бол бас чамд эргэлзэж байна гэж байр суурь хэлж байгаа. Тэгээ энийх нь хариуд Ханган аварга өөрийнхөө шинжилгээний хариунуудыг оруулсан. Бас хариу болгоод за 2017 оноос хойш улсын баяр наадамд 3 удаа, явцсан шинжилгээнд 3 удаа, өөрийн өсөлтөөр 1 удаа, нийт 7 удаа допинг шинжилгээ өгсөн байна гэдэг. Ингээд 2023 оны улсын наадмын шинжилгээ Монголын үндэсний бүхий холбоонд ирээгүй учраас 6 шинжилгээний хариуг зургаар орууллаа гэж. 7 шинжилгээнийхаа 6-ыг явуулж байгаа. 2023 оны шинжилгээ алга байна гэж. За энэ дээр бол юу хэлэх вэ гэхээр тэр өдөр одоо ингээд өөрийнх нь одоо өөрт нь эргэлзэж байгаа тухай харцаг солтой байхдаа харцаг солтнуудын барилдаан дээр шинжилгээ авах гэсэн чинь зүхтаасан гэдэг ч юм уу энэ талаар өөрийнхөө байр суурийг тайлбарыг бол хэлсэн байна лээ. Энэ дээр бол маш олон юм яригддаг. Энэ дээр тайлбар хэлсэн. Юу гэсэн гэхээр тухайн үед одоо ковидын үе байсан. Тэгээ ковид туссан хүнийг бол тухайн үед ёстой бараг хүний тооноос хасдаг байсныг бид нар бүгдээрээ санаж байгаа. Ёстой нэрээ тусгаарлаад л бараг л арай л хор цацаад алцдаггүй байсан. Яг тийм үе байсан. За ингээд өөрөөс нь мэдээж хэрэг ковид илэрчж байгаа учраас тэр шинжилгээ авах байтугай хүмүүстэй уулзах чинь боломжгүй нөхцөл байдал үүссэн гэдэг өөрөө ярьж байна. За ингээд ярьсан. Тэгээ Бадарчийн ярьсан асуудлууд дээр яг тодорхой хариултууд бол хэлээгүй. Нэгдүгürt Бадарч юу гэсэн гэхээр хоёулаа ингээд б савныхаа одоо ДНК-гийн шинжилгээнд өгч. За энэ боломжтой байдаг хэсгийг би бол сайн хэлж мэдэхгүй. Би зөв бодлоо ярьж байгаа учраас бодлоо л хуваалцаж байгаа учраас. Энийг ДНК шинжилгээнд өгч. Чи тэрээс мөн байсангүй юу гэдгийг л үзчихье. Би бас итгэхгүй байна. Чи итгээд байгаа юм уу? Би итгэхгүй байна гэж хэлээд байгаа. Нөгөө тэгүр
Чи үнэхээр нэг удаа хэлжсэн. Одоо шээс солих, миний нүдэн дээр сольж исэн ч гэдэг үл нэг юм яриа явдаг. За тэгээд энэ чи тэгж ярьж исэн юм чинь хэн гэдгийг нь хэлчихээч гэж хэлж байгаа. За энэ дээрээс би ягаад ингээд постнуудыг би зөвхөн пост уншдаг нэвтрүүлэг арайч бас хийтлээ хүрэг байгаа. Зүгээр ингээд ягаад энийг яриад байна гэхээр нэгдүгээр үндэсний бүхийг би зүгээр нэг намрын спортикад наадмыг бол зүгээр нэг намрын спортикад төдий нэг спортын авраг шалгаруулалт хэмжээ төдийд хардаггүй энэ үндэсний наадам, үндэсний баяр, энэ өв соёл гэдэг бол монголчуудын хувьд асар үнэтэй өнөөдрийн янз янзын асуудлуудаас хамаагүй үнэтэй зүйл, үнэт зүйл учраас би энэ байнга анхаарч ярьж байдаг. Нэгт хоёр дахь юм бол яг энд эдгээр яриануудын ард нэг зүйл яваад байгаа маа. Допингийн эсрэг үндэсний төв гэдэг байгууллага Монголын одоо энд спортын тэмцээн уралдаан дээр допингийн шинжилгээг авах үүргийг хүлээсэн эрхийг эдэлж байгаа энэ байгууллагыг яг дөрвөн норм стандартаа яг мөрдүүлдэг үү гэдэг асуудал яригдчихэж байгаа. Тэгээд энэ хоёрын хоорондын постноос зүгээр ингээ харьцуулаад харахад Бадарч бол итгэхгүй байгаа. Бадарч бол энэ юусоо стандартын дагуу яваагүй, явдаггүй, би явдаг гэдэгт итгэхгүй байна. Наад зах нь одоо ингээд жил болгон 7 сарын 11, 12-нд одоо жишээлбэл ингээд шинжилгээ аваад хөгөрсөн бөхчүүдээс ингээд шинжилгээ аваад тэгээд Солонгос дахь лаборатори руу явуулдаг. Нөгөөх нь ингээ ВАДАгийн дөрмийн дагуу 20 хоногийн дотор буцаагаад хариуг нь ирүүлэх хэрэгтэй байдаг. Гэтэл Монголд хэдэн сараар алга болдог. Өнгөрсөн жил харьцангуй хурдан ирсэн 8 сарын 21-нд Бадарчийн хариу ирсэн. Бадарчийн хариу ирэхдээ 21-нд ирсэн хариу эцсийн хариу нь яг нөгөө нэг сэргэлсэн гэдэг тамирчинд нь ирсэн мөртлөө 8 дугаар сарын 10 түүнээс 12 хоногийн өмнөөс ахуулаад хэвлэлээр Бадарчаас допинг илэрсэн гэдэг ингээд дэлгэгдээд яваад эхэлсэн. Энэ бүхэн өөрөө энэ допингийн эсрэг үндэсний байгууллага гэдэг Монголын допингийн эсрэг үндэсний байгууллага яг норм стандарт дөрмийн дагуу шудраг хариуцлагатай чамбаа нэгт ажилддаг гэж. Заавал тийм ажиллах ёстой, шаардлагатай тийм байгууллага ажилддаг гэдэг асуудал. Тэгээд энэ дээр Бадарч би итгэхгүй байна. Би бас чамд итгэхгүй байна. Тийм учраас хоёулаа ДНК-гийн шинжилгээ өгье гэсэн ханга хариуд нь бол тэр тухай ерөөсөө яриаггүй. Өмнөх шинжилгээнүүдийн хариу үзүүлсэн. Тэгээд Бадарч бол зүгээр л энэ шээс минийх мөн үү? Тэр шээс чинийх мөн байсан уу биш байсан уу гэдгийг шалгуулъя л гэдэг ийм зүйл ярьж байгаа. Харин ханга авраг бол тэр тухай яриаггүй. Яг ингээд өмнөх допингийн шинжилгээ өгжсэн баримтуудаа өгжсэн бишээ өөрт нь иржсэн хариунуудын баримтуудыг ярьжсэн. Бадарчийн хувьд бол энэ хариу ямар нэг байдлаар ирж болно, яаж ирж болно. Хамгийн гол нь наад хариуг чинь гаргаад байгаа хүчин зүйл буюу тэр шээс үнэхээр солигддог юм биш үү? Тэнд асуудал үүсээд байгаа юм биш үү гэдэг дээр би эргэлзэж байна гэдэг энэ байр суурийг хэлээд байгаа. Ханга авраг бол энэ тухай ярихгүй байгаа. Гэхдээ өмнө хэлжсэн. Энэ шээс миний нүдэн дээр сольж исэн гэж өөрөө ярьжсэн, тий? Өөрөө ярьжсэн. Тэгэхээр одоо уг нь бол тухайн үед итгэдэг байсан. Гэхдээ одоо ингээд итгээд энэ бол үнэн гэдэг ийм ерөөсө маргаангүй гэдэг ийм байр суурь илэрхийлээд байгаа юм шиг харагдаж байгаа. За тэгэхээр ингээд нэг асуулт үүсэж байгаа. Бүх бөхчүүд яг допингийн эсрэг үндэсний төв тэр шинжилгээний процессд итгэдэг үү? Итгэдэггүй бол яагаад? Бүгдээрээ энэ асуултанд хариулах шаардлагатай болчихж байгаа. Ер нь бол яг юу болдог вэ гэдгийг бөхчүүд өөрсдөө мэдж байгаа. Зүгээр ингээд өөрөөс нь ямар нэг юм илрээгүй болохоор тэрэнд ингээд сэтгэл ханаад ингээд тайвшраад явдаг байх нь өөрөө яг өнөөдрийн энэ цагт бол хэтэрхий хуваа хичээсэн зүйл болж байгаа. Яг гэвэл энэ үндэсний үе уламжлал энүүгээр амьдралаа залгуулж байгаа гэдгийг ойлгоод энийг цаашийн залуу үедээ өвлүүлэх улам түгээн дэлгэрүүлэх ийм онцгой үүрэг өөр дээр нь ирлээ гэж ойлгодог байх хэрэгтэй. Тэгэхээр одоо яг энэ допингийн эсрэг үндэсний төв энэ допингтой холбоотой сэргээжтэй холбоотой эргэлзээтэй асуудал байдаг. Бүгдээрээ дэлгэх хэрэгтэй. Бүгдээрээ дэлгэх хэрэгтэй. Яг одоо ингээд энэ одоогийн нөхцөл байдлыг ингээ харахаар нэг хідэн илэрсэн хүмүүс рүүгээ бөөнөрөө яг нөгөө сэтгүүлч бусад нөгөө бүх сонирхдаггүй нарийн сайн мэдээлэлгүй хүмүүстэйгээ адилхан ингээд чичлээ суугаад байгаа. Гэтэл тэнд ингээд асуудал байна гэдгийг маш олон хүмүүс өөрсдөө допинг одоо шинжилгээнд бүдэрчсэн хүмүүс өмнө ч гэсэн хэлсэн энэ удаад бүр илүү хүчтэй илэрхийлж хэлж байгаа. Тэгэхээр допингийн эсрэг үндэсний байгууллага дээр яг юу болдог вэ гэдэг рүү манай 90 сурвалжлах сэтгүүлч нар энийг үндэсний бүхийг зүгээр нэг спортын төрөл гэж бодлогоогоор онцгой анхаарч үзэх хэрэгтэй байгаа. Очиж уулзаад яг юу болдог яасан юм. Хамгийн сүүлд биш үү те. Бид нар чинь нөгөө нэг энэ дэлхийн допингийн эсрэг үндэсний байгууллагын одоо шаардлагыг манай Монголын допингийн эсрэг үндэсний байгууллага одоо тавьсан шаардлагыг биелүүлээгүй. Ер нь ингээд зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай норм стандартуудыг зөрчөөд исэн учраас ийм шаардлага хүргүүлсэн тэр шаардлагыг нь биелүүлээгүй байна гэдэг ийм шийдвэрийг гаргаад
хугацаатаа даалгавар өгөөд ийм юмнуудаа засаа гэж хугацаатаа даалгавар өгөөд тэрийг нь эхнээсээ биелүүлэхгүй байсан учраас манайхыг бүр энэ Парисын одоо энэ болгож байгаа Олимп, зуны Олимпиос өнжүүлэх хүртэл ийм эрсдэл хүрсэн байсныг бүгдээрээ мэдж байгаа. Засгийн газрын түвшинд авч хэлсэн. За ингээд тухайн үед яг ямар шаардлагууд тавьсан бэ гэхээр энэ дээр ингээд нэг 5 шаардлага тавьсан байгаа. Нэгдүгээр шинжилгээний төвүүрийн төлөвлөгөөг эрсдлийн үнэлгээнд үндэслэн боловсруулж баталгаажуулсан хэсэг. Шинжилгээний төвүүрийн төлөвлөгөөг эрсдлийн үнэлгээнд үндэслэн боловсруул гэж. Ямар эрсдэл үүсэх вэ гэдгийг үнэлж тогтоох гэсэн үг байна. Хоёр шинжилгээний төвүүрийн төлөвлөгөөнд туссан спортын төрлүүд нь спортын тусгай шинжилгээний техникийн баримтчиг заасан хамгийн доод шаардлагад нийцэж байгаа хэсэг. Эргэлзээ дэжтэй энэхээр энэ шинжилгээ авж байгаа хэсэг дээр чинь техникийн одоо талаасаа хамгийн доод одоо тавьсан шаардлагын хамгийн доод цэгийг ядаж давж гин үү гэж шаардлагыг ядаж давж гин үү. Энд чи эргэлзээд байна. Тэрийгэ тодорхойлж нийцэж байгаа хэсгээ баталгаажуулж явуулаа гэж. Гуравт тамирчдын биологийн пассворт дахь цусан шинжилгээний модулыг хэрэгжүүлсэн хэсэг. Энэ одоо нөгөө нэг шинжилгээ өгöd байгаа тамирчид чинь өөрсдөө яг муу юм уу? Энэ ирээд байгаа дээж чинь яг тэр тамирчных муу юм уу гэдгийг хэрхэн баталгаажуулах вэ гэдэг юм а баталгаатай болгож өгөө гэж. Дөрөв шинжилгээний бүртгэлийн сандах тамирчдыг жилд 3-аас дээш шинжилсэн хэсэг. Одоо ингээд шинжилгээ зайлшгүй авдаг, ер нь авдаг ингээд тамирчдад жилд 3-аас удаа тесттэй авдаг юм уу? Зүгээр нэг хэсгээс нь аваа нөгөө хэсгээс нь авахгүй яваад гэдэг биш үстэй гэж бас эргэлзэж чинь гэсэн үг. 5-дугаарт шинжилгээний дээжийг зохих хугацаанд лаборатори төргүүлсэн шинжилүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа эсэх гэсэн ийм одоо 5 шаардлагыг тавьсан гэж байна. Шинжилгээний дээжийг зохих хугацаанд лаборатори төргүүлсэн шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа эсэх. Одоо энэ яагаад ийм шаардлагуудыг тавьж ийн гэхээр ноцтой гэж үзсэн энэ 5 зөрчил нь энэ гэж байгаа байхгүй. Яг энэ 5-ыг биелүүлэхгүй байна гэж үзсэн учраас энийг засаж сайжруулсан тухай эргээд бидэрт мэддэг хэрхэн яаж засснаа эргээд бидэрт мэддэгдээ гэсэн баг. Энэ өөртөө бүр ингээд энэ Бадарчин допинг илэрсэн тэр 2023 оны наадмаас өмнөх зүйл. Өмнө нь бүр асар олон алдаа дутагдлууд байсан. Дэлхийн допингийн эсрэг байгууллага шүү дээ. 2022 оны 12 дугаар сарын 2-ны өдөр нэгийг 2 дугаар шатлал багтах кодын агуулгын дүнгээр Монгол улсад ноцтой 11, чухал 8, ерөнхий 2 буюу нийт 21 зөрчлийг арилгах шаардлагыг хүргэсэн. 22 онд саяны миний дурддаг асуудлууд байгааг мэдээд Дэлхийн допингийн эсрэг байгууллага мэдээд ойлгоод үндсэндээ дүгнэлт гаргаад Монголын допингийн эсрэг байгууллагыг энэ алдаануудаа засаа гэж 2022 онд хэлж ирсэн. За бүр зайлшгүй хурдан зас гэж ноцтой зөрчлүүдийг хурдан зас гэдэг ийм хугацаатай даалгавар өгсөн. Энэ 2023 оны 3 дугаар сарын 2-ны дотор ноцтой зөрчлүүдийг арилга гэдэг ийм даалгавруудыг өгсөн. Энэ даалгавруудыг биелүүлээгүй учраас манайх допинг одоо олимпийг өнжих хэмжээнд тулж ирсэн. Өөрөөр хэлэх юм бол Дэлхийн допингийн байгууллага манай допингийн байгууллага дөнгөө тавьчаад байна. Энэ наа шинжилгээнүүд чинь ерөөсөө асуудал байна. Шинжилгээ авч байгаа процесс чинь асуудал байна. Дэлхийн допингийн байгууллага энийг засгийн газрын хэрэгжих газрын дарга нь өөрөө гарч ирээд олон нийтэд зарласан. Энд үнэхээр допингийн эсрэг байгууллага дээр үнэхээр асуудал байна. Энэ допингтой холбоотой маргаан цаашлаад энэ үндэсний өв соёлд Монгол улсын тусгаар тогтнол энэ бол ингээд үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Энийг бол ерөөсөө зүгээр нэг бүхий асуудал гэж ярьж болохгүй. Энд нөлөөлөхүүц юм маргаан, нөлөөлөхүүц юм хортой одоо хор уршигтай ийм үйл явдлууд, үр дүнгууд үзүүлээд байгаа учраас ер нь цаашид одоо энэ үндэсний бүхөөс допингийн шийдэлгээ авах уугүй юу гэдгийг ард түмнээсээ асууя, холбооноос нь асууя, бөхчүүдээсээ ер нь асууя гэж хүртэл хэлж байгаа. Энэ бол зөв. Энэ бол зөв. Энийг асуух хэрэгтэй, энийг бид нар ярилцах хэрэгтэй. Эсвэл бол үнэхээр энэ шинжилгээнд дээр ямар нэгэн маргаан байхгүйгээр шинжилгээгээ авдаг, ямар нэгэн хардлага үүсгүйгээр чамбаа ажилдаг энэ ч одоо хамгийн наазахын одоо шаардлага шүү дээ. Иймэрхүү хүний эрхтэй холбоотой, улс үндэстний одоо үнэт зүйлтэй холбоотой ийм юм дээр ажиллаж байгаа хүмүүс бол маш чамбаа хамгийн дээд зэргийн чамбаа нэгт ажиллаж байгаа хэрэгтэй. Гэтэл ийм алдаанууд байна гэж, энийгээ засаагүй байна гэж 22 онд ийм мэдээлэл иржсэн байна. Гэтэл энийг харж исэн манай бөхчүүд яагаад өнөөдөр зүгээр өөрийнхөө шинжилгээний хариу гаргаж тавьчаал тий та нар одоо хэрэглэхээ болооч гэж. Хэрэгэлсэн гэдэг үгийг хэрэглэхдээ бид нэр бас жоохон болгоомжтой хандмаар байна. Одоо сая өнгөрсөн 7 хоногт болсон арбитрийн шүүхийн тэр дүгнэлт тэрэн дээр мэдээлэл өгж байгаа хүмүүсийн хэлж байгаагаар допинг хэрэгэлсэн тогтоосон гэдэг. Бадарч допинг хэрэгэлсэн тогтоогдсон. Өмнө нь бас тэр илэрсэн бөхчүүдийг хэрэгэлсэн тогтоогдсон. Хэрэглэх илрэх хоёр шал өөр. Хэрэгэлсэн нь тогтоогдно гэдэг бол хэрэгэлсэн нь буюу яг тэрийг одоо тарьсан байд юм уу, яад вэ те мэдэж уусан байд юм уу, тэр нь
тогтоогдно гэсэн үг. Хэрэгэлсэн эсэх нь. Илэрнэ гэдэг бол тэр хүнээс илэрсэн байна. Ямар нэг байдлаар илэрсэн байна. Хэрэглээгүй байж байгаад илэрч болно шүү дээ. Одоо энийг би сэтгүүлчтэй өөрийнхөө салбарынханд хэлж байгаа юм. Ер нь дараа сэтгүүлч болох гэж байгаа залуучуудтай хэлж байгаа. Бид нар үгээ зөв сонгож хэрэглэх хэрэгтэй. Энэ арбитрийн шүүгч гэсэн өөртөө энийг шууд энэ одоо бадарчин хэлж байгаагаар бол арбитрийн шүүг юу гэсэн гэхээр хэрэгэлсэн чинь тогтоогдсон. Хэрэгэлсэн байна. Илэрснийг нь хэлээд байгаа. Хэрэгэлсэн тогтоогдсон. Хинээс авснаа хэл. Шууд энэ тулгалт хийгээд байгаа. Ирүүдэн шүүж байгаа юм шиг. Бадарчин хэлж байгаагаар шүү. Яг бид нар хурал дээр байгаагүй хурлын тухай видеог нь үзээчгүй. Ер нь бол одоо энд зөвхөн өөрийн бодлоо хэлж байгаа энэ тухай тодорхой юм нарийн яг тэр шүүхийн процесстэй холбоотой судалгаа би ерөөсөө хийгээгүй. Харин зүгээр энэ допингийн эсрэг үндэсний төвтэй холбоотой ер нь одоо болж байгаа маргаанууд тэр гол бид нар юунд нь анхаарах вэ гэж. Тэгэхээр ингээд допингийн эсрэг үндэсний төв дээр үндэсний байгууллага дээр манай Монголын байгууллагыг дэлхийн байгууллага дүгнжээд байхад бид нар яагаад энэ дээр хоошоо суугаад нэг нэгээ ингээд жичлээ булан суулгачаа жичлээд байгаа вэ? Оюун бол дааврах хүртэл одоо ДНК-га жишээлбэл ингээд шалгуулад яг энэ шээс солиогүй гэдэг баталгаа байна уу гэдгийг үзье гэж. Дээр нь 2023 он яг энэ засгийн газраас одоо энэ допинг эсрэг үндэсний байгууллагатай холбоотой асуудлыг авч хэлцэж явах үеэр авилгатай тэмцэх газраас допинг эсрэг үндэсний байгууллагын дарга тэргүүн хүмүүсийн гэрт нэгжлэг хийсэн. Энэ тухай эргэлт цэгийн сайт дээр тухайн үед мэдээлж ирсэн. Эргэлт цэгийн сайт бол яг одоо Монголд бол 90 сурвалжлах тал дээр маш дээгүүр хүчигдэх сайт гэж би хувьдаа үнэлдэг. Бас баримтуудыг олж чаддаг. За ингэж байгаа. Допингийн гол 8-аачин булган гэж юм бэ. За одоо энэ дээр бас нэг зүйл байгаа. Эргэлт хэмээнийхэн уншиж байвал допингийн гол 8-аачин булган гэж юм бэ. Одоо ингэ биччихээрээ та нар өөрсдөө шүүгт асуудал болоод дараа нь хэвлэлийн хөрчлөө яриад. Допингийн гол 8-аачин гэдэг шүүгт тогтоогоогүй шүү дээ. Энийг тогтоогоогүй. Энэ яг хөө дотоод мэдээллийг уншаад үзье. Тамирчдад допинг шахдаг, нийлүүлдэг, шинжилгээний хариуг нь хувийн мэйл хаягаараа хүлээн авч мөнгө нэгтдэг допингийн бүлэглэлийг хууль хяналтын байгууллагаас илрүүлээд байна гэж. Хууль хяналтын байгууллагаас ингэж сэжиглээд тамирчдад допинг шахдаг, нийлүүлдэг байж болцсохгүй, шинжилгээний хариуг нь хувийн мэйл хаягаараа хүлээн авдаг, мөнгө нэгтдэг байж болцсохгүй, энэ допинг тойрсон хэсэг бүлэг этгээдүүдийн хууль бус үйл ажиллагаа байж болцсошгүйг хуулийн байгууллага илрүүлээд байгаа. Тодруулбал эрүүгийн цагдаагийн алба болон авилгатай тэмцэх газраас өчигдөр допингийн эсрэг үндэсний төвийн тэргүүн Хатанбаатарын гэр болон албан өрөөнд шалгалт хийсэн байдаг. Шалгалтаар Хатанбаатарын өрөөнөөс нэр хаяг нь тодорхойгүй сэргээ шим төрлийн бодис гарч ирсэн. Мөн тэрээр бүгчүүдийн шинжилгээний хариуг өөрийн цахим хаягаар авдаг. Нэр бүхий бүгчүүдээс авилга авч болцсохгүй нөхцөл байдал тогтоогдоод шалгалтын ажиллагааг явуулж байна. Хатанбаатараас гадна түүний хөргөн болох допингийн эсрэг үндэсний төвийн захирал Мөнх болд үндэсний бүхэн дасгалж болж Батнам биеийн тамир улсын хорооны ангаах ухааны лабораторийн дарга, ангаах ухааны албаны дарга булган цагдаагийн ерхий газар хүч спорт хорооны дасгалж болгогч Мөнхт бол авиа тамирчин Дорж нарын гэрт нэгжлэг хийж допингийн төрлийн бодис хураан аваад байна гэж. Ийм мэдээлэл гарсан. Эргэлт хэмээн сайтынхан ингэж мэдээлжээ. Тэгээд энд ажилласан хууль хүчнийхэн ийм мэдээлэл хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлчдэд өгжээ. Энд маш ноцтой юмнууд байгаа. Хатанбаатар гэдэг дарга шүү дээ. Өөрийнхөө мэйл хаягаар шинжилгээний хариунуудыг авдаг байж. Тэгээд гэр бүлээрээ ингэж ажилтдаг. Гэр бүлээрээ тэр байгууллага удирддаг. Ингээд гэрээс нь бас допингтай одоо допингийн төрөл багтдаг тэр бэлтгэл хориотой юм бэлтгэлүүд олдчих. Гэхдээ энэ бүхэн чинь жишээлбэл наад зах нь хууль хяналтын байгууллага хүртэл энд ажиллаад допингийн эсрэг үндэсний байгууллага чинь үнэхээр асуудал байж болцсохгүй нэг ингээд аваад одоо шалгаж байгаа юм шүү дээ. Шалгах явц үргэлжлэж байгаа. Ямар ч хариу гарсан тухай би мэдээ олж хараагүй. Гарцсан ч гэж магадгүй. Тэрийг бас цааш нь сайн нэгтлэнэ. Ямар ч хэсэн ийм мэдээлэл гарч ирсэн. Энэ одоо 2023 оны 10 дугаар сарын мэдээлэл. Яг наадмын дараа намар ийм зүйл болж ирсэн. Тэгээ ингэж яхад бүгчүүдээ хамтраад энэ дэтэдэргүй би хиндэн ч ирж болцсохгүй эрсдэл шүү дээ. Тэгэд ийм байхад яг энэ тухай эргэлцдэг тухай яг энэ өөрсдийг нь хянд шалгадаг өөрсдийнх нь бүр ингээд хөв зүйтэй холбоотой асуудлыг шийддэг юмыг ярьж яхад нэг нэгээс чи хэрэгэлсэн гэж хичлээд яриад байдаг ус. Үнэхээр хэцүү. Тэгэхээр энэ допингийн эсрэг үндэсний байгууллага гэдэг юм байгууллагадаа үнэхээр онцгой анхаараач. Энд болж байгаа юмнуудыг шүглүүлэх бүгчүүд өөрсдөө хийнэ. Тэгэхээр одоо манай бүгчүүдээс нэг нэгэд чичлэх биш шүглүүлэх шаардлагатай болчихж байгаа байхгүй юу? Өөрсдийнх нь хөв зүйтэй холбоотой асуудлыг шийддэг энэ байгууллагын дотоод асуудал юу байж болох вэ? Алдаа төвтгөлийн байгаа юм биш үсттэй гэдгийг анхаарах шаардлагатай болчих. Шүглүүлэх шаардлагатай.
Тэгжээж яарлаа. Тэрнээс ямар ч ерөн сурвалжлах сэтгүүлчд байлаа гэдээ одоо жишээлбэл юу гэдэг зарим нэг яриа хөөрөг л одоо олж чадах, нэг их сурвалжтай олж чадах, тэрнийх нь ярианд батлагдахгүй, үнэн удаа мэддэггүй яриа дамжуулахаас илүү цаашаа явахгүй байхгүй да. Тэгэхээр яг юу болдог вэ гэдгийг одоо яах хэрэгтэй. Дээр нь манай сэтгүүлчд одоо энэ тэр допингийн одоо сэргээшин шинжилгээ яг яаж явдаг, ямар норм дүрм стандарттай байдаг. Сүүлд нэг танилцуулга хийж ялээ. Тэрэн дээр ингээд бүдүүн бараг л юм ярьж байгаа байхгүй. Ингээд лацтай энэ чи одоо лацтай тэгээд өөртөө ингээд гар үсэг зураад өөртөө кодо бичээд тэрнийг шээснийхаа савн дээр ингээ өөртөө ингээ наагаад ингээ явуулдаг. Энэ бол өөрчлөх боломжгүй. Ингэнгүүт энэ бол зөвхөн үнэхээр хэцүү юм байна гэдэг. Гэтэл зүгээр нэг шилтэй сав байтугай тий одоо өндөр нууцлалтай улсын мөнгөнд тэмдэгтийг хүртэл хийж чаддаг л ертөнц хорвоо штэ. Тий. Тэгээ одоо энэ нэг шээсэн дээр нь асуудал үүсгдэг, шинжилгээнд дээр нь асуудал үүсдэг гэж болцсгүй гэдэг дэлхийн допингийн эсрэг үндэсний байгууллаганд үгнээд манайхыг шаардлага хөргүүлээд дээ штэ. Тэгэхээр та нар хэн чадахгүй болохоор дэлхийн тэмцээнүүд дээр асуудал үүсгэж байна. Яагаад вэ штэ. Бид нэрээс жоохон имийгээд байна штэ. Тэгээ манайх болохоор ингээд энэ допингийн байгууллага биш хоорондоо нэг нэгэ чичлээд ингээд суугаад байгаа. Яг үнэхээр энэ допингийн асуудлыг дотоодын хяналт шинжилгээний асуудлаа бид нар шийдэхгүй болвол жил болгон бид нар ингэ допинг ярьж хэрэлцээр байгаад тэгээд ёстой нэг алдаж болохгүй юм а багаар ингэж барь салцаар тавьж явуулна шүү. Энэ бол монголчуудын үед асар том гар цохирол болно гэдгийг алдсныхаа дараа бид нэр ойлгоно. Одоо энэ гадаадд маш олон жил ажиллаж амьдарч байгаа хүмүүс бүгдээрээ хэлнэ. Яагаад Монгол улс Монголдоо ийм хайртай байд юм. Монголдоо холдох тусмаа Монгол руугаа тэмүүлдэг юм гэж. Хүний их орон гэдэг чинь ийм. Хүний их орон гэдэг чинь юу хэлж байгаа юм бэ? Зүгээр ингээд өргөстэй тороор ингээд хашаад авцсан газрыг хэлэхгүй шүү дээ. Хүний их орон гэдэг чинь оюун санааны зүйл байхгүй. Энэ дотор байдаг. Тэр газраар хязгаарлагддаг зүйл ерөөсөө биш. Одоо дэлхийн олон орноор явж үзсэн залуучууд бүгдээрээ мэдж байгаа. Том эрхчлөлттэй улсуудад одоо жишээлбэл Америкт тий Хятад хороол гэж байна, Япон хороол гэж байна. Хятад хороол нь яг Хятад, Америк мөртлөө Хятад. Тэнд Хятадын баярыг тэмдэглэдэг, тэнд Хятадын зан заншлаар амьдардаг, Америкийн хуулийг дагаж мөрддөг. Хятадууд тэнд ингэж эх орноо хүний газар эх орноо байгуулад байна. Яагаад тийм болгож байгаа юм бэ гэхээр тэдний оюун санаа Хятад хүмүүс байхгүй. Яг үүнтэй адилхан Монгол гэж. Тэгвэл Хятад гэж ямар хүмүүс юм бэ гэхээр бид нар ингээд ёс заншлын зацхаас мэдэн шүү дээ. Ингээд ийм хүмүүс Хятад гэхээр ингээд ерөнхийдөө бодоод нэг юм. Монгол хүн гэж хий юм бэ гэж. Тэгээ ингээд бодохоор Монгол хүн гэж хий юм бэ гэ бид нар ингээд бодохоор нүүдэлчин соёл тэгэл бүх мөр гэл ингээд ийм л юм бод. Тэгэхээр биднийг бий болгож яадаг намайг бий болгож яадаг энэ үнэт зүйлүүдэд хайрлах ёстой маа гэдэг үднээс энэ сэдвүүдээр анхаарат. Тэгээ допингийн эсрэг үндэсний байгууллага руу бүгдээрээ анхаарыг. Энэ залуу бөхчүүд бас хоорондоо залуу бөхчүүд биш авраг арслангууд бас хоорондоо тулдгаас илүүтэй нэгэнтэйгээ зовлонгоо асуудлаа үнэнгээсээ ярьж сурах хэрэгтэй. Хангаа авраг бол одоо допингийн эсрэг гэсэн байнга үгээ хэлж яадаг. Ерөөсөө допинггүй шудраг үзье, санжаа дан бавраг байна. Бас шудраг үзье, ингээ тэгээл гээд үзэж тараад байдаг. Гэтэл яг нөгөө хүмүүст асуудал байж болно шүү дээ. Байхыг үгүйсэхгүй шүү дээ. Үнэхээр энэ шинжилгээнд дээр нь асуудал байгаад байдаг үл яг. Та нарт учраагүй тэр асуудал тэр хүмүүст зовлон бэрхшээл таарсан байвал яах юм бэ? Тэ? Үнэхээр солилцсон байвал яах юм? Хизээ хойно сольсныг нь хэн нэгэн тогтоовол яах юм? Маш олон хүмүүсийг сольсон байвал яах юм? Сольж ийсэн байвал яах юм? Дээр нь маш олон хүмүүсийн шинжилгээний хариуг нуун далдалж ийсэн байвал яах юм бэ? Тэдний нэг нь өөрсдөө байвал яах юм бэ? Хизээ нэгэн цагт гарч ирнэ шүү дээ. Үнэн хизээч алга болдог. Тэгэхээр одоо энэ нөхцөл байдал дээр хамтраад ямар нэгэн шийдэлд үр дүнд хүрнөхөөс нэгээ жичлээд бид нэр ингээд нэгэн дээрээ дэвсэж дээшээ гардаг энэ бол байж боломгүй. Тэгэхээр энэ залуу хүмүүс хангаа ураг бол ухаантай залуу. Тэгэхээр энэ яг энэ зүгээр нэгэн рүүгээ ингээд допинг илэрсэн хүнийг хэрэгэлсэн гэж чи гэдэг ингээд жичлээд байхаасаа илүүтэй яг энэ допингийн эсрэг байгууллага дээр хяндаг шаналгадаг байгууллага дээр нь асуудал байгаа юм биш үстэй гэдэг дээр хамтраад зүтгэх хэрэгтэй. Үнэхээр зүтгэх хэрэгтэй. Солиод идэг бол яах юм бэ гэдэг байдлаар хандах хэрэгтэй. Өөрийгөө бусдын оронд тавиад бодоод үзэх хэрэгтэй. Энэ дунд бас хэрэгэлдэг зориудаар хэрэгэлдэг хүмүүс ч байхыг үгүйсэхгүй. Тэгээ одоо энэ эрх бүрүү гарагт бадарчин асуудал эцэслэгчж хилцэгдээд тэрэн дээр арбитрийн шүүхээс нэг зүйл одоо тамирчныхын эрхийг эдлүүлнэ гэдэг хэрвээ тамирчин өөрөө би хэрэгэлсэн. Тэгээд одоо гэж хэлэх юм бол тэгээд хинээс авч яаж хэрэгэлсэн гэдгийг хэлэх юм бол шийтгэлийн хөнгөрүүлээ эрх хасдаг тэр жилээ бас жоохон богиносгож өгье гэдэг ийм дүрмтэй юм шиг байгаа. Тэгээд тэр дүрмээ биелүүлнэ гэж одоо тийм хугацаа өгч байгаа шүү. Ингээд дөрөвдөгд энэ пүрэв гарагт шийднэ.
Тэгээ энэ бүрэг барагт ингээд эцэслээ шийдчих юм бол энэ Монгол улс хуулиараа Бадарчин асуудал дээр Бадарчин цолон дээр өөрчлөлт гарна. Бадарчид өгсөн арсан цолыг хураана. За дээр нь тэр жилийн наадмаар Бадарчид унсан хүмүүсэд одоо цолыг нь авч болох байсан цолыг нь эргүүлж олгоно. Энэ дээр одоо маш олон залуучууд бас харцаг байна. Заан болно тий. Одоо улсын авраг хангаа жишээлбэл чимэг нэмж 70 авраг болно. Тий. Ийм өөрчлөлтүүд гарна. Гэтэл энд бас хин нэгний хувь заяа явж байгаа гэдэг үүдээс бид нэр мэдээлэхтэй мэдрэмжтэй мэдээлэх хэрэгтэй, алсыг бодох хэрэгтэй. Энэ тухай байр суурь илэрхийлж байгаа салбарын ч гэсэн яг асуудал маш бодитойгоор хандах хэрэгтэй. Допинг эсрэг үндэсний байгууллагад асуудал байх юм бол бид нэр эргээд өнгөрсөн хойно нь уучлалт гуугаад өнгөрсөн хойно нь ийм байна гэж мэдсэнгүү энэ бол энэ нас бий төрсэн ийм мундаг том залуучуудаас гарах үйлдэл биш шүү гэж. Тэгээд одоо бүх сонирхогчд маань хоорондоо ингээд тэр чим энэ чим гэж талцаад байхгүйгээр яг үнэхээр биднэрт ийм маргаан үүсгэх, асуудал үүсгэх, хоорондыг талцуулахын шалтгаан үүсээд байгаа чинь шалтгааныг үүсгээд байгаа чинь энэ допинг эсрэг үндэсний байгууллага юм шүү гэдэг тал руу бид нэр анхаарах хэрэгтэй шүү. Үнэхээр зарим хүмүүсийн шинжилгээг дарддаг, заримынхыг ингэдэггүй шууд зохиомжлоор илрүүлдэг ийм зүйл байж болцшгүй ингээд хуулийн байгууллага нь дээр нь олон улсын байгууллага нь анхааруулад байна гэдгийг сануулгах гэсэн. Энэ видеогоор сануулгах гэсэн. Тэгэхээр бид нэр ийшээгээ анхаарах хэрэгтэй. Наад зах нь яагаад ингэж цуг шинжилгээ нэг өдөр авсан шинжилгээ нэг өдөр хамт явсан шинжилгээ араасаа цуурч ирээд байдаг. Наад зах нь. За ингээд дүрм журмаа болий, дүрм журмаа зөрчдөг мөрчдөг ингээд стандартгүйгэн дээр ингээд яри. Тэ тэрийг ингээд орхив. Ер нь яагаад заримийнх нь төрүүс зарлагдаад заримийнх нь зарлагддаг. Тэ байгаад байд. Яагаад шантажлаад байд юм уу? Ямар учиртай? Наад зах нь энэ шүү. Тэгэхээр бид нэр энийгээ бодох хэрэгтэй. Тэ нэг чиглэхээс өмнө асуудлын уг шалтгаан руу анхаарах хэрэгтэй. Тэ энэ асуудлыг цэгцэлжээж бид нэр дэлхийд хосгүй үнэт зүйлээ аварч үлдээ шүү гэж. За тэгээд энэ видеогоо дуусгая. Дараагийн видеогоор уулзцгаая.